За сайн байцгаана уу? Нарагийнхаа өнөөдрийн блогт тавтай морил. За өчигдөр ямар ч байсан норо Facebook дээр 2 рeel хийгээд оруулсмаа. Instagram-да цааш чи ер нь Instagram-аа л ашиглая гэж бодож байгаа. Өөрийгөө бүрэн одоо имчилж дуустал би одоо стил имчилэгдээ явж байгаа. Зарим нэг юм дутуу байгаа. За сэтгэл зүйн хувьд маш эмзэг байгаа. Яагаад тэгэхээр би шарах би махадтай ер нь жоох эмзэг төрлийн хүмүүс. Тэгээ дээрээс нь ингээ нэг эмзэг яг шарах хүндсэн юм сэдвүүд фэйсбүүкээр явахаар ингээд үнэхээр ингээд хэцүү байдаг надад. Гэтээ яг анх бүр энэ хүүхдүүд чиг бүр ингээл яг зодоосныхаа бүлэнд өрснийхаа дараа ингээд амар хэцүү байсан сэтгэл санааг бодвол арай дээр л дээ. За энэгээр би юу гэж хэлсэн юм гэхээр бүлэнд орсон хүүхдүүд дүүнертэй хандаж чи нэг огт бүр ингээ мартаж чадахгүй. Чи имчилгээ хийлсэн ч гэсэндээ чи энийг санана. Яагаад санаж байгаа санахтаа чи ямар байдлаар санах вэ гэхээр чиний зүрх сэтгэл чинь юм амар өвдөлт мэдрэхгүйгээр зүгээр л нэг түүх маягаар хүмүүст ярьж хуваалцаж болох үс хэмжээгээр тэр хэмжээнд чи санана гэсэн үг. Эсвэл нөгөөтэйгүр одоо би чамайг ямар байгаа мэдчихээн. Чиний сэтгэл зүрх чи өвдөж байгаа. Чи бие мах одоо энэ тэнд хөхөрж няцарсан энэ өвдөлтнөөс илүү чиний сэтгэл зүрх чинь маш их өвдөж байгаа. Гэхдээ чиний харж байгаа шиг чиний одоо харж байгаа энэ үзэн ядалц шиг чинь амьдрал тийм байдгүй маа. Чи муудаа биш, чи үнэхээр арчаагүй дээ, чи хүчгүй дээ, сул доройдоо ийм хүмүүстэй уулзраагүй. Энэ хүмүүс чи зүгээр л чиний амьдралыг чинь нэг учрах ёстой муу хүмүүсийн л нэгтэй чи учирсан байхгүй юу? Түүнээс энэ чиний гэр бүлийн ээж аав чинь үүлийн үр удам угсааны чинь муу гай барцаж чам дээр ирээд байгаа юм биш байхгүй юу? Тэгээд өөрийгөө бити буруутгаарай. Яг би чамааг яг ямар мэдрэмжтэй байгааг ойлгож байна. Яг тэр би яг энийг бичлэгийг хараад яг надад тэр мэдрэмж маань ирсэн байхгүй юу? Өөрийгөө буруутгасан, ийм үн цэнгүй, гүтгэгдсэн, харамсан, тийхгүй явдаа, ингэхгүй явдаа гэсэн ийм маш муухай тийм өхмээр санагдсан тийм арчаагүй тийм байдал сэтгэл зүйтэй байгаа. Үнэхээр хэцүү байгаа. Энэ нь хэцэг хугацааны дараа чи сэтгэл зүйн эмч дээр очиод эмчилгээ аваарай. Аваад ингээд чи 1 жил 2 жилийн дараа ингээд гайгүй болоод дараа нь чи тэр хүмүүсийг харахаар чи тэр хүмүүсийг илүү хүчрэх байх болно. Чи илүү хүчрэх мундаг болох учраас магадгүй энэ муу хүмүүстэй чи таарад энэ муу хүмүүс чамайг зогсоохыг хүссэн байж магадгүй. Тэгэхээр би одоо яг ямар амьдарч байгаа вэ гэхээр миний сэтгэл санаа тайван, би хамгаалагдсан, аюулгүй тийм мэдрэмжийг өдөр болгон мэдэрч, тийм амар амгалан байдлыг өдөр болгон мэдэрч, би хүүхдүүдээсээ нөхрөөсөө илүү хайр халамж, аз жаргалыг авч амьдарч байгаа байхгүй юу? Энэ нэг сэтгэл зүйн дарамтаа чи өөрөө ялан дийлж гарахгүй бол чи энэ ингээд тархи чинь маш хүчтэй өвдөлт аваад магадгүй тархи чинь мартаж магадгүй энэ бүх өвдөлтийг бүр ордоос мартчих магадгүй. Гэхдээ чиний бие чинь ингээд багаар сануулад байдаг ингээд нэг тэрнтэй адилхан юм яхаар ингээд жоохон өвдөөл яагаад байгаа учраа олохгүй Тэр чинь чи травмагаа мартцсан байгаа байхгүй. Энэ нь ямар үед чи эргээ санах вэ гэхээр өөр нэг травма авах үед чиний хуучин травма чинь флашбэк буюу эргээд сэдрээд бүх тэр үе дээр очичдаг байхгүй. Тэгээ ингээд бүх травман дээр очихоор ихэнх хүмүүс гарч чаддгүй гэж Америкт энэ эмчнэр сэтгэл зүйчнэр ингээд яриад байгаа. Миний уулзсан сэтгэл зүйчнэр чи ингээд ихэнх хүмүүс ингээд амиа орлдог. Тэгээ чи яагаад энэ бүх өвдөлтийг ингээд даван туулаа гараад ирч вэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр охин хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүд чи энэ бүлэнд өртсөн бол аль болох сэтгэл санаагаа хурдан эмчилээд эндээс гарахгүй бол чи өөртөө итгэл чинь алга болно. Ирээдүйд цаашаа ажил карьер хөөх тэр амбиц чинь байхгүй болно. Чи өөрийгөө хайрлж өөрийгөө уршин явуулахгүй ойлгож буруутгах гэсэн мэдрэмжээ ингэж орхиод уршаа явахгүй бол
чиний ажил үйлс чинь бүрдэхгүй, чиний бүх юм чинь ингээд саат татгар учраад байна. Тэгэхээр ирээдүйд ч муу гэсэн үг. Одоо эмчилж авахгүй бол би одоо 33 настай, одоо 33 насн дээрээ би энэ бүх зүйлээ ингээд эмчлээд идгээд одоо би эндээс цаашаа миний ажил карьер би ядчил сэтгэл санаа маань надад тайван бүх юм би ингээд дахин амьдарч байгаа юм шиг аз жаргалтай ийм мэдрэмжийг авч байгаа байхгүй юу? Тэгэхээр чи энийг 33 наснда ч мэдрэхгүй гэж болно, 40 50 наснда ч чи энийг эмчлэхгүй бол ингээл яваад байна. Өөрийгөө ойлгохгүй ингээл уур бухимдал, үзэн ядалт тэр их хүнээс авсан хорсол чинь ингээ энд нь бухимдал болоод яваад ирээдүйд чи гэр бүлтэй боллоо, тэрийг гэр бүлтэй гаргалаа, гэр бүл чинь сарлаа ингээд нэг хэцүү циклд орчдөг байхгүй. Тэгэхээр чи наад өөрийнхөө наад одоо тойргийнхаа юг чи одооноос ингэж зогсоох хэрэгтэй, блок хийх хэрэгтэй. Тэр хүмүүс чинь гимшихгүй, тэр хүмүүсээс юу ч битгий хүлээ, уучлалтгүйгаасаа, гимшээсээ, инээ тэрэ кармагс битгий юу ч хүлээ. Чи яг одоо чи цагдаа сэргийлгээр яваад дараа нь чи хүссэн хариултаа сонсохгүй байж магадгүй. Тэгэхээр энэ бүх зүйл бэлтгэлтэй байгаад өөрийг ингээд татаж аваад өөрийнхөө сэтгэл зүйн дээр өөр дээрээ ажиллаад ингээд сургуулаа шилжүүлээд өөр сургууль руу яваад ингээд өөртөө ажиллаад өөр дээрээ ингээ арга хэмжээ аваарай. Тэхийл ирээдүйд чинь илүү сайхан аз жаргалтай байх болноо. Чиний харж байгаагаар тэр хүмүүс ирээдүйд чи уулзахад магадгүй сайхан амьдарч байгаа юм шиг харагдаж байгаа. Гэтэ чиний харах өнцөг чинь тэр цаана тэр хүмүүс ямар нэгэн байдлаар дутуу байдаг байхгүй. Энэ бол өрөвдөлтөө хүмүүс. Энэ чамаас доор төвшний одоо энергитэй хүмүүс аахгүй юу? Тэгэхээр чи илүү левел өндөр энергитэй учраас илүү өөрийгөө аваад цаашаа муу ан хийж явах хэрэгтэй. Энэ зүйл одоо эцэг эхчүүдийн зүгээс юу хийх хэрэгтэй гэхээр та бити загнаарай, хайрлагдсан, хамгаалагдсан, би чиний аав, би чиний ээж, одоо би чамайг хамгаална гэсэн тэр хайрлсан, хамгаалагдсан мэдрэмжийг өгөөрэй. Тэр мэдрэмжийг өгөхгүй бол тэр хүүхд чинь тэндээс тэр мэдрэмж авч чадахгүй бол дараа нь ингээд өсөж том болоод насанд хүрсэн хойно гаднаас тэр зүйлүүдийг авах хүсэх, өөр хүнээс хүсдэг тийм болчтой шүү. Одоо хин гэр бүлдээ айл нь эмчилгээ хийлгээд анхаарал яваарай. Энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү. Хүүхд дараа нь тэр хүүхдүүд ингээд бүлий хийж магадгүй. Дараа нь тэр хүүхдүүд гүйцээхэд бүр ингээд алах гад ирж магадгүй. Яг тэгэхээр над тэр бас тохиолдсон ахгүй юу? Намайг манай ингийн тэр охин өөр шинээр шилжиж өгсөн охтуудад нийлээд бид нар шангуучилсан манад ч тоглыг аваачаад ангийн өөр ангийн хүүхдүүдээр хүчрхээлгүүлж оролцсон намайг. Тэгээд тэр шинээр шилжиж орж ирсэн охины охин болохоор хаалган цохоод ээж ирж ийн худлаа яриад би ингээд зүгтааж гарч ирж байгаа ахгүй юу? Ийм зүйл тохиолдож магадгүй. Эсвэл өөр нэг чиний танихгүй эрэгтэй хүүхдийг чам руу явуулаад хайртай дуртай гэж явуулаад үерхэд чамаар тоглож магадгүй. Ингэж явуулдээ тэр хүмүүс. Тэр хүмүүс чинь чиний чам руу дайралт хийхээ зогсоохгүй. Хизээ зогсоохой гэхээр чи өөрийгөө хамгаалж хүчрэхэг байсан цагт тэр хүмүүс зогсно. Чи өөрийнхөө баундрыг тогтоосон хил хязгаарыг тогтоогоод үгүй шүү би ийм хүн шүү та нар одоо болно гэдэг зүйлийг чи өөрөө хийж өгснөөрөө тэр хүмүүс зогсно. Энэ ийм хүмүүс энэ хүүхдүүд бодит амьдрал дээр орчинд нийгэмд гараад ч гэсэндээ хор уршигтай өөр хүмүүсийг зовоодог. Ийм хүмүүстэй чи өөр Америкт гадаадд хаанч амьдарсан таарж магадгүй. Чамаа гэмтээгүй ч гэсэндээ ийм гэмтэлтэй хүмүүстэй чи таардаг байхгүй юу? Тэгэхээр бүх юм харагдаж байгаа шиг биш ээ дүүнраа. Бүх юм чиний бодож байгаа шиг биш. Тэс өөрөөр эргэж магадгүй. Тийм болохоор өөрийгөө л татаж аваад өөр дээрээ л ажил. Тэгсэн цаг чиний амьдрал илүү сайхан болно. Илүү өөрөөр юмыг харж эхэлнэ над чиг. За өнөөдрийн блог ингээд дуслаа. Үнэхээр уучлаарай. Би ч гэсэн чамтай адилхан ингээд шаналж байгаа. Шаналсан яг тэр амар өвдөлтийг би мэдэрсэн яг ингээд зодолж байгаа тэр бичлэгийг хараад тэгтээ чи илүү сайхан амьдрах боломж байгаа шүү. Муу ан хийгээд урагшаага яваараа өөрийгөө уучлаад өөрийгөө хизээж бити буруутгах. Өөрөө хүчрэх бай. Чи муу да биш шүү. Тэр хүмүүс муу. Окей? Баяртай.